Улсын чинь мочдонтой улсын нийслэмээр улсын чинь оригдолтой улсын чинь амар сайхантай өөрөө тэгтээсээр улсын чинь хамтлагаараа бүхий британы дөрвийн даваанд тусанаа таарсан Монгол бүхий өргөний Урандаймын сансан мөрөд бүгд найрамд Монголорд улсын орсон оном живийн аюурын нэрмж төч түүхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Дөрвийн даваанд улсын аврагангайтай Завхан аймгийн Баян дэс мөрөд аймгийн Арцаг Болдбаатарын Эринцэн жүгдэр унаал таарсан барилдахаар орж эхэллээ. Эринцэн жүгдэр 3-ын даваанд улсын Арцаг цацавшрыг өвдөгчрөө дуулсан, 2-ын даваанд улсын эчин Мустафаг давсан, 1-ийн даваанд улсын аймгийн орсон Цог гэрдийг өвдөгчрөө дуулсан. За эрен хүүхэд ахгүй наснаас дотоос сүрийн улсын аврагчлуулах барилдаанд дотоос барилдаж байсан. Мэдэн тийм золбоолог барилдаантай босгаан зайлаа их сайтай ийм хүүхэд байсан. Улсын Арцаг Монкерт аймгийн урс арсан өсөхгүй ирнэрд дөрвөн удаа барилцаад авлаа. Улсын Баяр наадмын дөрвийн даваанд л одоо бас хоорондоо таарч барилдаж байсан хоёр доо. Өнөөдрийн одоо улсын орсон оном живийн аюур орсон гэрвч барилдааны дөрвийн даваанд харан дөрвөн удаа барилцаад авлаа. Улсын эчин лав өдөрж улсын эчин амар сайхан хоёр дээр зааталд гэж үзэн барилдаж байна. Улсын зан лав өдөрдөн даваанд аймгийн орсон Бомбаяртай оноол таарсан. Бомбаяр орсон 3-ын даваан сая улсын эчин Дарама ажинцаг дахимдаж дайраад авсан. Улсын үнэн зэрэг тарцаг золбоо энэ даваанд аймгийн орсон Намнан сүрэнтэй оноол таарсан хоёр хүүхд байгуулж барагдлаа. Улсын аврагангай аймгийн Арцаг Эринцэн жүгдэр нарын барилдаанд үргэлжилж байна. Завхан аймгийн Баян дэс мөрөд аймгийн орсон Элбэгийн хүү Болдбаатар гэж аймгийн занцолтой хөөдөг. Болдбаатарын хүү нь одоо аймгийн Арцаг Эринцэн жүгдэр. Болдбаатарын төрсөн дуу нь одоо аймгийн зан Элбэгийн Баасан дөрж гэж одоо 2010 оны үед одоо бас их сайн барилдаж байсан. Улсын Баяр наадам арч одоо бас 3 давж байсан. Сайн барилдаг бас аймгийн занцолтой бохоос амлын эрт өндөр явцсан. Улсын зан лав гэрэл аймгийн орсон Бомбаяр 2-ын барилдаанд үргэлжилж байна. Бомбаяр эвд улс бохинчлууд барилдааны суурьтай одоо юм хүн. Бохинчлууд барилдааны одоо спортын мастер ган төгсвөгшийн одоо бас шав ийм бохоо. За одоо үндэсний хөгжлөөс сан бол одоо элчин спорт руу хан ташир дэвчэн дээр улсын эчин баг хүүгийн удирдлагын дор бүгийн бэлтгэл сургуультай ээж барилддаг. Лав гэрэл сан бол сэнжигний барьсан дүрх юм бол одоо баруун цонтолтон тойроо тонгон суучж магадгүй. Бохинчлууд барилдааны одоо улсын шигшээ багийн дамирчин дэлхийн урагшлал руу тэмцээний мөнгө хүрэлт медальтай олимпик наадамд одоо шагналд байршил гарч явсан юм өчтөн. За үндэсний хөгжлөөс сан бол одоо Монгол улсын гавьяа дасгалжуулагч улсын эчин Адия хуугийн шав чөлөө төгтлөөс сан бол одоо гавьяа дасгалжуулагч Баттулга багшийн одоо шав юм бөхөө. Улсын авраг хангайгийн барилтаа элэг улсын барьсан дүрсэндээ. За хангай авраг нэг элэг улсын барьсанаас өхөөлдөж гэж бас болцсохгүй зүгээс өхөөд өхөөлдөж гэж магадгүй чэжинскүүд. Улсын эчин амар сайхан улсын эчин лав өдөрж 2-ын барилтаанд барьсуулалталдаа явна. Лав өдөрж эвд бол одоо их багаан сан барилдсан. Улсын Баяр наадмын одоо хүүхдийн барилдаанд төрүүлж байсан, улсын аврагын барилдаанд бас төрүүлсэн. За лав өдөрж амжилт бол одоо бас энэ Макс групптэй бас салшгүй холбоотой. За тэгээд 17 наснд Дамас Урангай аймгийнхаа Баяр наадам төрүүлсэн. Лав өдөрж начингаас бол ерөн бүхий орхоотнууд бол шөөлийнх амжилтыг одоо бас хүсч хүлээдэг. Мачин цолоор тогтохгүй цолоон батлан улмаар одоо ахиулах хэмжээний бөхөл гэж одоо бас итгэл найдаар хүлээлгдэг. За амар сайхан начингийн барилдааныг бол улс манай бөхөөнд дэлдэг Монголын ард том бол одоо надаар хэлүүлдэг бүгд сайн мэдж байгаа даа. Тэгээд биеэр жижигш одоо дайчин хөдлөм өрч тэр ч чанараараа одоо бас их сайн барилдаж байгаа бөхөө. Элэг улсны барьснаас дунгуйлдан санжигний барьснаас дунгуйлдан ёстой 20 дунгуйлд нь 20 үж одоо ийдгэл юм бөхөө.
ханга авраг цотгных нь 10 хормой дээрээс татгаа бариад авсан. Баруун ундашаага урд уураа хөл тавьж татах гээд байгаа юм болоо да. Улсын арслан бүр удаа за татаад мордчихлоо. Улсын арслан ханга, улсын авраг ханга аймгийн арцаг эренсэн жүгтрээр 4 удаа шөвгийн 8-д одоо шалгарч байна. Улсын арслан бүр удаа хөмсгөлийн баасан живарсантай онолт арсан үжсэн бэрэтэж байгаа. Баасан живарсан бол одоо сая Чингис хааны цом төрсөн өдөрсөрүүлсэн цомын барилдаанд бол амжилттай сайн барилдсан. Өвсгөл аймгаас одоо 2 баасан жив нэртэй арсан барилдаж байгаа. Инктерийн баасан жив, Мөнхбөрийн баасан жив гэж одоо 2 сайхан арсан сайн барилдаж байна. Улсын үнэн зэрэг тарцаг золбоогийн барилдаан аймгийн арсан намнун сөрөнтэй үжүүлсэн барилдаж байгаа. 5 гэрэлцэн ерэн цай гэлгүй логоо явна. Сайн их спортын улсууд бол одоо их осолтой байдаг. Энэ гар хөлийн үзүүрийн мехик сайтай байдаг. Чөлөө түүх одоо чодоо их спортын улсууд бол хөл мехик сайтай байдаг. Хавирах тохох хөмрөг мөхүүдийг их голол сайн хайдаг. За чөлөө төрөлдааны улсууд бол одоо бас энэ гар хөлийн үзүүрийн мехик сайтай. Гар таллах хөл авах хонгодох суулгах гэдэг одоо бас л давуу талууд бол олон биелдэ. Тэгээд бас одоо энэ цаг үед бол дан үндэсний үгээр баригдаж байгаа залуучуудыг бол бас энэ бүхий мэрэгжилтэн багш тасгалж явуулагч нар бол их спортоор дагахгүйр хичээлэх ёстой л гэдэг тийм зарчмын шаардлага бол ер нь тавьж ил байдаг. Улсын арцаг Мөнхбөрийн аймгийн урс арсан өсөхгүй 2 барилдаан Сэнжигний барилдаа барилдаа өргөжсөөр явна. Улсын арцаг Оюнбаатарын Мөнхбөрийн хувьд одоо бас л одоо бүхэн жилүүд барилдааны суурьтай ийм бохоо. Улсын арцаг гэдэг жамцын Бат2 бол алдар туг данд жирүүгээр авч харж одоо бас бүхэн жилүүд барилдаанаас хичээлүүлж ус байсан ийм түүхтэй юм билээ. Тавг гэрэлцэн аймгийн арсан Бомбаяр 2 барилдаан Тавг гэрэлцэн ингэж байгаа нэг баруун зүүн талд нь тойроо суучих болоо шилдэж байгаа нэг Сэнжигний барьсан хүрхэл юм бол онгодох баг. Богуун дээрээс натгцсан байна. Богуйг ингэж гарын нэг зөрүүлж байгаа нэг аль нэг талд нь тойроо суучих болоо Тавг гэрэлцэн. Бомбаяр арслан бол одоо бас өөрөө бас сайхан шалмаг тийм бас дайчин барилдаантай урагшаан бас явж барилдыг гэсэн тийм сэтгэлгээтэй юм бөхөө. Тавг гэрэлцэн бол ер нь 2 гаруул цай өлгөөл урагшаан явж барилдаад байна. За ингэж яваад нэг Сэнжигний барьсанд хүрхэл юм бол хонгонд аль нэг талд нь тойроо суучих магадгүй. Улсын эчин лав өдөрж улсын эчин амар сайхан 2 барилдаан бол барьсан тэрэгүү яваа. Улсын өсгөлөр эчин Батчадуун энэ даванд улсын эчин оригл болттой онолт харсан. За бас ер нь тэгээд Монгол үндэсний бүхэд одоо бас бие жижигтэй хүн бас сайн барилдаж болдгийм байна гэдгийг бас одоо яг энэ цаг үед бол энэ амар сайхан ачин улс харуулж барилдаад байгаа да. Нэг үед бол уран барилдаан төрөөгийн баасан хүүн гэсэн шуугуулж барилддаг байсан. Тэгээд одоо Монгол улсын арцаг даваад орж гэж бие жижиг тэр бүх байсан бас л одоо их барилдаан дахиндлаа согдож өндрөөд тавлаа. Улсын зам Тавг гэрэл аймгийн арслан Бомбаяраар 4 давлаа. Баруун гар Сэнжигний барьсан сая хүрсэн суугдаж тамс урагшаан хөнтрөөд дагахгүйр ур дахимдаа болгоод авчээ. Аймгийн урс арсан улс хоёр улсын арцаг Мөнхбөрийн 2 барилдаан дэлэг улсны барилдаа барилдаа өргөжсөөр явна. За мушгих гэж бод өөрөө барьцаа алдаад орн орчлоо доо. Улсын арслан Хөрөв давг аймгийн арсан баасан жавар 4 давлаа. За улсын эчин амар сайхан сая авч барагдлаа. За зүүн талдаа мушгих гэж яваад өөрөө тоглолтсон юм байна.
За их барьсан уутайхан л одоо Михилэтэй. За зүүн талдан зайлж хавираад дөрөв хөллүүлээд урагшаан гудатаад тоглолтуулсан байна. Улсын арцаг Сэдэн Содном аймгийн ирсэн улсын нэгэн мөнгө чаргалаар дөрөв довлаа. За их ойрхон одоо хэдэн барилдаан боллоо. Улсын нэгэн амар сайхан улсын нэгэн лав өдөржиг давсан. Пүрүү дов хөвсгөлийн баасан жаврсан давлаа. Ауранган улсын арцаг Сэдэн Содном улсын нэгэн мөнгө чаргалыг давлаа. За улсын нэгэн амар сайхан улсын нэгэн 5 өдөрж хоёрын барилдааныг бас удаашруулсан байдлаас манай шууд нэвтрүүлгийн найруулагч одоо харуулах байх. Улсын нэгэн оргил болтын барилдаан өргөлжилж байна. Улсын өсгөдөр начин бачил унтай барилдаж байгаа. Оргил болт начин бол ус тун их хийцтэй бас их цэвэрхэн гоё барилддаг юм бөхөө. Зайлн, бусган, сууж өмсөн. Бас их багаасан барилдсан үндэсний бүхэн өсвөрийн улсын аваргаас 2 чүрэл медалийг өртөж байсан юм бөх. За сэнжигний барьсан сэнжиг дараа зайлж доктораад авсан байна. Улсын нэгэн амар сайхан улсын нэгэн 5 өдөрчөөр давсан. Энэ сэнжигний барьсыг дараа одоо тэр зайлж докторх мэхийгэндээ бол их татамгай юм бөхөө. За Монгол улсын зан дэвсгийн баасан дөрцаан бол одоо энэ мэхийг их сайн хийдэг. Баасан дөрцааны шав энэ амар сайхан начин бол энэ мэхийг бол их сайн сурсан байна. Амар сайхны бол сая дунгуйлдаа баш зөв сэнжигний барьснаас одоо ингэж итгэх гэж хуураад буцаагаад одоо сэнжигийн дараад ингээд доош сулраад ухсан ичдэг. Хүн бол одоо тэнцээр авч одоо босч чаддаггүй. Гişгэл алдаад одоо сонож ундаг. Улсын өсгөдөр начин Бачалуун зүүн талдаа нэг давхар тоххой зочооч байна. Сарим үед усан зүүн талдаа нэг сүрхий айхтар давхар тогтогдоо бас. За Монгол улсын арсан онон мөнжвийн аюур арсан бол одоогоос 90-с одоо 100 жилийн өмнө л одоо бас Монгол өхийн зүлэг ногоонд бичэн дээр одоо барилдаж багтам сайхан амжилтыг одоо үзүүлж явсан юм хүчтэн Монгол төрийн баяр наадамд одоо бас 10 давд төрүүлсэн 9 давж үзүүрлэн гэдэг бол 2 удаа төрийн баяр наадамдаас үзүүр төрөнд үлдэнэ гэдэг бол бас том амжилт. Бас нэлээдгүй олон удаа бол одоо шөвгөрсөн ийм хүчтэн. Тэр үед бол одоо бас 1920 оны төгсгөл 1930 оны үед бол одоо олон бас алдар султай бөгчүүд барилдаж байсан. Савхны одоо шагиж авраг харангайн босоо банзар. За савхны одоо урт гарт маамын лавг арслан. Төв аймгийн Дэлгэр хааны Малиг ураг тэмээх Батчар арслан. Харангай аймгийн Улзийтийн улаан худс үдэрлэг Мөнгөн мөртийн чимэд эдэргээл мунч олон алдартай агуу сайн бөгчүүдтэй л одоо бас нэгэн цаг үед одоо Монгол өхийн зүлэг ногоон дэвчэн дээр и тавыг гайхуулан барилдаж энэ одоо өндөр дээд солон дурсан ийм хүчтэн. За сайхан эргүүллээ. Солбоо харцгийг шодоо бас өрн дээрээс нь эргүүлнэ гэдэг ч одоо бас л яртай лугагийн шинжтэй намнан сүрэн бол улсын Монгол үндэсний өхийн барилдааны оврцсон дүүг үрдэх мэхийг бас үе үе сайхан хийгээд байдаг. Тэгвэл нэг тэр болгон нийтлэг бол хийхгүй байгаа. Хийх боломжийн ч одоо бас барилдаж байгаа бөгчүүд нь одоо бас олгодгүй байх. Дүүгүр тэрмэхэрэн бас алдартай одоо болгоны дүүгүр гомсронгой Сэлэнгийн дүүгүр мөнгө тогтох дүүгүр сэрэнэн дүүгүр Болдбаатар гэдэг одоо бас бөгчүүд байсан. Хийдэг мэхэрэн бас алдаршиж явсан. За золбоо харсаг баруун талдаа суугдсан нэг сөхөөд нэг хөнтрөө сүүлчих бай тэ. Огшаан хөнтрөөд нэг сүүлчих магадгүй. За хөнтрөө сүүлсэн да баруун талдаа наалаа дахимтлаа давлаа.
За энэ барьсананда хүрэх юм болж одоо хоёр нь хэнийг ч тэсгээд өгөл бөхөлдөө. Согдож урагшаа хөнтрөөд сүүлдэн дахимдаа давлаа. За ингэж хөнтөр суулаад араар нь гიშгэж хуураад баруун талдаа наагаад дахимдаа давчжээ. Сагдагийн ерөнхий газрын Ариа хүч спортроо мөнхийн өсөв групп Бадрах өглөө гамбан нэгдэл клубын бүх Монгол улсын үнэн зэрэг тарцаг золпоо дөрөв давлаа. Шөвгийн 8-д одоо шалгарч үлдэж байна. За энэ толсын арсаг мөнх эрдэнэ аймгийн урс арсан өсөхгүй 2-ийн барилдаан зүүн талаараа золгож шууд өгний барьсан дүрсэн 7-0 баруун золгооны барьсан дүрсэн өсөхүйрээс бас хаврын амиг хэрхийг бол байг гэхээр болж тэ. Дахимдлаа давлаа. За одоо ирэн хөнгөн дахимдлаа та мөнх эрдний бас хөл их сөмөрч гიშгсэн байв уу? Сүрхийл даацтай дахимдаа болсон. Сөмөрч гიშсэн хөл дээр нь дахимдаа дээр нь гарын үсвэрээр хөнгөн дахимдчихсан байна. Аймгийн урс арсан өсөхүйр улсын арцаг мөнх эрднээр дөрөв давж шөвгийн 8 шалгарч үлдэж байна. За хоёр үхэн барилтаа одоо зүүн талаараа золгосон. Хэнгийн давхар шуудганы барьсан дүрсэн юм байна. За толгой зөрүүлээд эндээс харин Батчалуу ночны мөргөө дайрчих үйтэй. За татаад мордсон давлаа. Дайрын шуудганы барьсан ослыг сайн мөрөгдөг, сайн татаж морддог ийм онцлогтой бүх улсын өсгөл орночин Батчалуу. За энэ барьснаасаа бол ус өөрөө үйддэггүй үсэх төвчээр сайтай төвчээр зааж одоо барилдадаг юм начин. Монгол улсын өсгөл орночин Чин чулууны Батчалуу улсын начин оргил болдоор дөрөв давлаа. За ингээд ТV телевиз уран бүтээлч та бүхэн Монгол одоо Монгол Бүхий өргөнөөс Өвөрхөнгай аймгийн Санд сум яриад Монгол улсын арслан аюурын нэмжит барилдааныг шууд амжуул үзүүлж байна. За энэ барилдааныг одоо аюур арслангийн үр хөвгтүүд, арцаанер зохион байгуулалтаас гадна одоо Өвөрхөнгай аймгийн Элдэнбэлийн хүчтэн бүхийн дивжээ одоо бас хамтран зохион байгуулж байгаа. Энэ одоо Элдэнбэлийн хүчтэн дивжээний тэргүүн аймгийн арслан Жамстантай та бүхнийг уулзаж байна. Сайхан үлж байна. Энэ барилдааны бас онцлогийг хэлээч. Элдэнбэлийн хүчтэн гэж дивжээ байгуулсан байна. Энэ дивжээнд ер нь Элдэнбэлийн хушуу ямар сумдууд авдгийг хуучнаар одоо ямар сумдууд авч эндээс одоо ямар мэдээж одоо орчин цагт бол хожил сум, за санд сумууд л авч ирсэн. За өнөөдөр ингээд аюур арслангийнхаа нэрмжит барилдааныг сайхан зохион байгуулж байна. Өр хүүхдүүд ачаан нар нэмээд итгээд бид хүн хамтран зохион байгуулад ингээд барилдаан амжилттай сайхан зохион байгуулагдаж байна. За ардын явуулгал ялснаас хойш Өвөрхөнгай аймгаас анхны төрөг авсан хүн аюур арслан. Үүний хойноос олон арслан, олон аваргууд, олон арслангууд төрөн гарсан. Ийм төвчээтэй сайхан уламжлалтай хүн байгаа юм. Тэгээд бид хүн одоо ингээд энэ бүгдийг зохион байгуулад одоо аюур арслангийн төрсөн хүн 90 нас хүрсэн Жадам гэж сайхан ах маань байна. Түүний дүү Жаргал гэж сайхан эгч маань байна. Ингээд
ач зайн нар нь ингээд бид нар хамтран зохион байгуулж барилдаа нэг. Тэгээ Элдэн бэйлийн хушуу гэдэг үндэсний өвхийн холбоог яагаад зохион байгуулсан гэхтэйгэн зэрэг одоо Элдэн бэйлийн хушуу гэдэг одоогоор Арангаан аймгийн өндөр санд хоошоо Зэнгэрлөө бараг ингээ ордог. Тэгээд Арангаан аймгийн өндөр санд, тэгээд Өврангаан аймгийн хужирт, Өлзий санд 9 зүйл гэсэн ийм солбуур газар байгаа. Завтхан заажийн л ер нь үр удмууд ийм улсууд. Тэгээд тэр хушуу нутагтаа тухайн үед чөлөөтөө нүүдэлдэг одоо нэг газар нутгаан чөлөөлдөг, сайхан бэлчээрийн даацаанд тэнцвүүлдэг ийм учиртай байсан байгаа юм. Тэгээд Элдэн бэйлийн өвчтөд ингэж үндэсний холбоог зохион байгуулсан. Тэгээд түүний тэргүүнээр одоо би ажиллаж байна. Тэгээд одоо хойштоо сумандаа чиглэсэн сумынхаа орон нутгаас хүүхдүүдийг сайхан ирээдүйн сайхан авар гарслангуу төв дэлхийд гарсан сайн тамирчдыг бэлтгэхэд чиглэлээ болгоод ажилланаа. Тас бол алан сайхан хүчтнүүд төрөн гарсан шүү дээ. Тий, одоо ингээл жишээ нь одоо ингээ хужир сумаас гээл тэгэхэд Дондров заан гээл долгор сурунгоо гээл тэгэл одоо сумын базар авраг Асаашороо тэгэл Сэржүүдээ гээл тэгэл хужиртаас одоо Ишгэн заан гээл тэгэл Батбаяг начин гээл тэгэл одоо манай сумаас гээл Аюур Арслан гээл ингээл зөндөө одоо тэгэл Өлзөйтөөс одоо ингээл хин Дашрамт начин гээл ингээл 9 зүйлээс Жамбөрөв гээл ингээл зөндөө ингээл тэгэл манай сумаас улсын заа Эрдэнэбат улсын начин Төмөн наст гээл ингээл өчнөө хүн байна. Ийм сайхан үлгийн нутаг. Одоо ингээл хужирт сум бол үнэхээр үлгийн нутаг. Манайхан дотроо. Тэгээд яг голомт нь нэмчин. Тэгээд ийм байгаа. Тийм учраас энэ нэрийг ингээд өгсөндөө бас бэлгшээж байдаг. Тэгээ ирээдүйд энэ хүчний энэ сайхан нэрнээс олон сайхан ирээдүйн авар гарслангууд төв дэлхийд Монгол улсынхаа нэрийг дуусгасан олон сайхан хүчтнүүд төрнө гэдэгт итгэлтэй байдаг. Тэгээ нутгийн ард түмэн сайхан сэтгэлтэй байна. Сайхан сэтгэл санаа өндөр байна. Сайхан байна. Арслангийн энэ барилдаанд нэлээ өргөн оролцож байна. Одоо ах トゥ өндөр нэгэл санд сумаас ирсэн, хар хорин сумаас ирсэн, хужирт сумаас ирсэн, тэгэл дэлхийн өнцөг улбараас ирсэн зөндөө хүмүүс байна. Сайхан байна. Ах トゥ өндөр нь их баярлж байна. Тэргүүний хувьд за ингээд санд нутгийнхаа ард түмэнд зон олондоо дэлхийн үндсэн гулган бүрцуугаа нутгийнхандаа өгдөөөрөнд нь эрүүлэх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Юу сансан 9 цагаан сүнслэлтэнд сэтгэлчлэн бүтэх болтугай гэж хүсэн өрөөё. За баярлалаа. За баярлалаа. За үзэгчдээ тэгэхээр ТV студиусын уран бүтээлчид та бүхэндээ Монгол Өхөө өргөнөөс Өврангаан аймгийн Санд сумын харьяат Монгол улсын арслан одоо олон түвний митинг хэмээн алдарсан Аюур Арслангийн нэмж барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна. Та бүхэн удахгүй одоо 5-ын даваа хөвлөө авч үзээрэй. Шууд нэвтрүүлгийн ивент идэвхж City Mall электрон барааны их дэлгүүр. Шууд нэвтрүүлгийн ивент идэвхж City Mall электрон барааны их дэлгүүр. Шууд нэвтрүүлгийн ивент идэвхж City Mall электрон барааны их дэлгүүр. Суглаа явуулах юм байна. За эхний суглаа үзэгчдийн дундаас тодорхой Электронны номын зөвөн долын тэргүү магнайд ховд ангийн буян цум ариад авч
Од групп их Монгол сан зоржигч тээврийн нэгтгэл компани MGO Транс компани бүх Эрхэм Монгол улсын авраг Гෞранга аймгийн Санд замын Хариат 1927 оны улсын баяр наадмын дөрөв олон түмэндээ мэтэн хэмээн алдарсан Монгол улсын арсланОномжийн аюурын нэрмжид хөжид хэммэрэл дааны 5-ын даваа эхлэж байна. Хөжид хэммэрэл дааны 5-ын давааны зөвхөн талын дэрэг өмгнээд Монгол улсын авраг хангай 10 тендэрэг өмгнээд Монгол улсын арслан бүрэг удааг нар мөнлэдэн хөжид хэммэрэл дааны 5-ын даваа эхэллээ. Хөжид хэммэрэл дааны 5-ын даваанд Монгол улсын авраг хангай Гෞранга аймгийн Зүүн Бэнгулаан сумын Хариат дэх Монгол улсын харцаг Баян зулын Зэдэн Содномыг улсын арслан бүрэг удааг Баян аймгийн Баян мулэг сумын Хариат Монгол улсын үнэн зэрэг зарцаг Нацаг сүрэнгийн Золбог улсын зам мөнгө төрийн лав гэрлээ Хөсгөл аймгийн Галт сумын Хариат Монгол улсын өсгөлөр начин чин чулууны бачулууны гамлаж улсын чин амар сайхан болгон Сүхбаатар аймгийн Онгон сумын Хариат аймгийн урд арслан Нямдоржин өсгөл нарыг Хөжид хэмбэрэл дааны 5-ын давааны төгсгөл дээр хэн чамлуу тунаалаа. За бүх хэмбэрэл дааны 5-ын давааны төгсгөл дээр тунсан улсын чин амар сайхан аймгийн урд арслан Нямдоржин өсгөл хэмбэрэл дааны олон өрж гэлсэн дээ. За сааталд 3 бөхөөс Монгол улсын авиа тамирчин Монгол улсын зам өгтрийн лав гэрлээ улсын өсгөлөр начин чин чулууны бачулууны болсон 2 хэмбэрэл дан өржигэлсэн. За улсын авраг хангайгийн хэмбэрэл дан зүүн талдаа суугдаж өрж ажиллаханд болсон да. Гෞранга аймгийн Зүүн Баянгулаан сумын Хариат алдар спортын хороо Апо компани Монгол улсын харцаг Баян зулын Зэдэн Содномыг хэмбэрэл дааны 5-ын даваа намулсан. За дунсан начин аймгийн урд арслан өсгөл 2 хэмбэрэл дан сонирхолтой боллоо. За ангаа авраг баруун талдаа суугдаа бариад авсан. За гарын гадуур нурглаад элэг өсний өрсөн дөрсөн харагдан да Зэдэн Содном харцаг салхитай сөрхий салхитай даралдаг харцаг да. Өрөөлдөө суулаа. За өрөөлдөө суулаан дээр нь зүүн талдаа дагуулад нэг босгосон бусгаан дээр нь сөрхий тэнцвэрлсэн да ангаа авраг. За улсын арслан бүрэг удааг улсын харцаг Золбоо 2 хэмбэрэл дан тодорхой орчин дээр väэл явна. За Монгол улсын авиа тамирчин улсын зам өгтрийн лав гэрлээ улсын өсгөлөр начин чин чулууны бачулуун 2 хэмбэрэл дан тодорхой орчин дээр яваа. За 1927 оны улсын баяр наадам ардын өсгөлийн 6 жилийн он ихэр зингэл наадамд 960 бөхөөс Завхан аймгийн Дасан зингэл сумын Хариат ардын дэргийн баяр наадмын 4 дахь авраг Монгол улсын авраг Санживтын шагжаар 15 дөрүүлж Монгол улсын арслан зулан дөрж байсан дөөхтэй. За 1928 оны улсын баяр наадмаар мөн л одоо Завхан аймгийн Дасан зингэл сумын Хариат олон түмэндээ зэргийн хэмээн алдарсан Санживтын шагжаваргаар 8 даван алдар дотоо Аранга аймгийн Загар сумын Хариат олон түмэндээ буур хэмээн алдарсан үндэсний спортын авиат маструудын нэг Монгол улсын даян авраг Назгийн Жамин аврагтай өсвөр зөрүүлдэж байсан гэдэг. За тэгэл одоо 1925 оны улсын баяр наадам ардын өсгөлийн 4 жилийн огоор 5 давж шүүгэрж байсан 1926 онд 6 давж шүүгэрж одоо Монгол улсын начин золоон баталж байсан дөөхтэй. За 1937 онд 7, 1935 онд 6, 1937 онд 6 1940 онуудын улсын баяр наадам тус бүр 6 давн шүүгэрж байсан дөөхтэй. За 1920-30 оны үед л одоо олон түмэндээ өнөөдрийн одоо нэрмжид барилдаанаа хийж байгаа Гෞранга аймгийн Санд замын Хариат олон түмэндээ мэтэн хэмээн алдарсанОномжийн аюурч байт юм уу. Завхан аймгийн Дасан зингэл сумын Хариат олон түмэндээ зэргийн хэмээн алдарсан Санживтын шагж
Арганга аймгийн Жаргалан цумын гэрээ толон дүмэндээ язгарын зэргийн Арганга аймгийн Жаргалан цумын гэрээ толон дүмэндээ эрен хавраг тэмээн алдарсан Баатрийн дөрв бат. За тэгэл одоо Төв аймгийн Дэлгэр хаан цумын гэрээ толон дүмэндээ Молгорг тэмээн алдарсан Билжтийн бат очир. Завхан аймгийн Эдэр цумын гэрээ толон дүмэндээ Уртгар Тамбын бормэн алдарсан Маамын лавг Буур хэмээн алдарсан Нацгийн жавин Далай өнгийн Төмөрдөг хэмээн алдарсан Төмөрбаатар Арслан гэдэл одоо олон сайхан бөхчүүд Монгол төрийн баян наадам дөрвүүлж үзүүрлэж явсан дөвхтөд эдгээр бөхчүүд л одоо нутаг ус хийдэг мэх одоо зан гарын шин гэдэл одоо олон зүйлээр юм бас олон дүмэндээ алдарч байсан дөвхтөө Улаан хүзүү хэмээн алдарсан Хүрлээгийн Дэлэг Арслан Өөлтийн босоо хэмээн алдарсан Баясгын Банзар Арслан босоо хэмээн алдарсан Завхан аймгийн Баян хайрхан сумын Хрият Сосрын Жагдар Арслан гэдэл одоо олон сайхан бөхчүүд бий. За одоо дэхэн үйл одоо 15-ны цагдаа хэмээн одоо алдарсан цагдаа содном хэмээн алдарсан долгорын содном заан гэдэл одоо олон сайхан бөхчүүд Монгол үхийн дүүхэнд 1920-30-аад оны үед алдар сууган одоо өргөж өндөр зүргэн одоо барилж байсан дүүхтэй. За өр хангай нутгаас бол 1911 оны 7 хойшууд анжигна атмын дөрөв бүх олон дүмэндээ их Монгол хэмээн алдарсан хасын шарвжимт авраг дэргүүтэй өчүүд өрсөн байдаг. За ардын хөсгөлийн ойн жилүүдэд Монгол төрийн баян наадамдаа 4 удаа төрүүлж 5 удаа үзүүрлэж 16 удаа шүүгэрсэн. Өвөр хангай аймгийн нарийн тэлсмийн Хрият Монгол улсын говья тамирчин Монгол улсын хөдөлмөрийн Баатар даяар дүүрсгдэх далай дэйн дархан авраг дашторчин цэрэн догтох авраг дэргүүтэй өчүүд өрсөн байдаг. 1927 онд Өвөр хангай нутгаас ардын төрийн их баян наадмын хамгийн анх төрүүлсэн бүхэл одоо өнөөдөр нэрэмжит барилдааны ээж ба Өвөр хангай аймгийн Санцмын Хрият олон дүмэндээ мэтин хэмээн алдарсан ономжийн аюур арслан байна. За Монгол төрийн баян наадамдаа 4 удаа үзүүрлэж 1 удаа төрүүлж Монгол улсын авраг зуланд өрсөн. Улсын аврагын сумын азар авраг байна. За Баян аймгийн Баян мөлөг сумын Хрият цагдаагийн ерөнхий газрын хүчвэн давир спортын хороо Монкийн өсөг өрөө бим бүх Монгол улсын үнэн зэрэг тарцаага Нацаг сөрөнгийн золбоо Монгол улсын Арслан Эрен Цэм бим бүрэг давгаар 5 давн юугэрлээ. Тадар цааталт Монгол улсын говья тамирчин улсын зам өвтрийн лав гэрэл улсын өсгөдөр начин Бачулан хоёрын барилдаан сонирхолтой барилдаан болсон доо. За бүрэг давгарсан давхар амгах дайрсан тэн дээр цээжийн дараад уршин гудтаа өвдөглүүлжээ. Золбоо орцгийн барилдааныг давтаарууллаа. За ингээ баруун талдаа хавирсан юм байна. Хавир ан дээр ингээ дагаад орсон. За Бачулан ночингийн зүүн хөлд нь гараа холбоод орсон. Ингээ дэрэлсэн байна. За нэг иймэрхүү барилдаан болж таа. За тэгэл одоо Өвөр хангай аймгаас 1985 оны улсын баян наадам ардын өсгөлийн 64 жилийн өн их цэнгэл наадмаар 6-гийн даван Монгол улсын алдар дархан ураг Отман эмбүгийн Бат эрднийг Монгол улсын начин золны уулзал хангаад гараад ирэхтэн за тэгээ 7-8-ийн даванд алдарт 2 мөнхийг 9-ийн давал Монгол улсын авраг давуу сэрэнгийн Хадбаатар нарыг дараалуулан өгдөг ширээдүүлж Монгол төрийн наадамдаа дөрүүлж байсан Монгол улсын Арслан Бандийн Ганбаатар Арслан байна. Өнөөдрийн барилдаанд бас хүндэтгэлийн суудалд хүрэлцэн ирсэн харагдлаа. За тэгэл одоо 2008 оны улсын баян наадам ардын өсгөлийн 87 жилийн өн их цэнгэл наадмын дөрөв Монгол улсын Арслан Доржуулын хан хоёрыг 2023 оны улсын баян наадам ардын өсгөлийн 102 жилийн өн их цэнгэл наадмын дөрөв бөхөө улсын Арслан Тэдэн содмын Заавсгийн галцмын Хрият сүлдвийн давир спортын хороо хөвсгөлөвчтөн бүхэн дэвчээний өгөхөө Монгол улсын өсгөдөр начин Чин Чулууны Бачулан Монгол улсын говья тамирчин Монгол улсын зам өвтрийн лав гэрлэр 5 давн өнөөдрийн барилдааны шүвгийн дөрөв шалгарч үлдээд Монгол төрийн алтан саяын бүтрийн далбааг дэвэн дэвсээр тойрлоо. За барилдааны төлбөрт 5-ын давааны төгсгөл дээр тунсан улсын начин амар сайхан аймгийн урсгалсан өсөх хоёр нараа ийм барилдаан үлдсэн байгаа.
За улсын авраг хангайгийн барилдаан игмэрүүн долгоогоор мөргөөд элэг усны өрцөнд өрсөн байдалтай барилдаан үргэлжлэж явна. За бүхэн барилдааны 5-ын даваанд араа нашаа мордлоо хөндлөлтүүлээ. Асал их барилгын барилж байна. улсын аврагында улсын ганцхан сэдэн сотмын барилдаан зэрэгтэй апа Гаур хангаймгийн Сандсамын гэрээ толон дүмэндээ мэтэн эмэн алдарсан Оном жуйн аюур арслан 1927 оны улсын баяр наадмын төрөө үзүүрт Завхан аймгийн Досон Зингэл самын гэрээ толон дүмэндээ цэргийн эмэн алдарсан Санжибтын шаг жаврагтай өсөр зүрхнүүлдчихэд алдарт одоо Аран аймгийн Бацангэл самын гэрээ олон дүмэндээ логны ван эмэн алдарсан одоо галсан хүүгийн вандан авраг дээр очиж одоо хэрхэн барилдвал одоо шаг жаврагыг авах вэ гэж одоо асууж байсан гэдэг. За шагжуул одоо чамаас бүх юмараа одоо илүү одоо ганцхан одоо хүлдэггүй гэж одоо хэлж байсан гэдэг. Би одоо гүйж чадахгүй. Тэгээд одоо мэтэн аюур арслан хариулахад за тэгвэл чи тэгээ умчаад ирэхгүй гэсэн. За Монгол бүхэн одоо хийж үзээгүй гүйх мэхэрэн шаг жаврагыг давтруулж Монгол улсын арслан золонд хурж байсан дөхвээ. За ангаа авраг Сэдэн содон марцгайг баруун талд гарын таллаад зүүн гараараа сугуун гүрцгний барьсан дөрөв бариад авсан да. За хин энэ л одоо барьсны хувьд одоо яг адилхан байгаа юм байна. Ангаа аврагыг игмэрүүн толгоогоор тулаа тойр магадгүй барьсан дөрсөн да. За хамгийн сүүлд одоо 8 дугаар сард ангаа авраг Сэдэн содон марцгайтай Апо компани 100 жилийн оюун одоо барилдаанд сонжин болдог тулсан барилдаанд бас таарж барилдаж Сэдэн содон давсан. Улсын авраг хангай улсын харцаг Сэдэн содон хоёрын барилдаан сонирхолтой барилдаан болж байна да. Санжигны өрцөн дээрээс гарын таллах гад игмэрүүн долгоогоор мөргөөд халт одоо санжигны өрцөг халт сэлгсэн байдалтай хоёр бүхэн барилдаан үргэлжлэж сарваа. За ангаа үргэлж одоо Монгол төрийн баяр наадамд ховд нутгаас 82 жилийн дараа Монгол төрийн баяр наадамд дөрвөлж Монгол улсын авраг солонд өрсөн. За бүхэн барилдааны 5-ын давааны төгсгөл дээр тунсан улсын хүчин амар сайхан аймгийн урс арслан Нямдоржийн 92-ийн барилдаан бол тодорхой барьсан дээрээгүй амар сайхан чин элэг усны өртөнд өрөх гэж хөөгөөд л харагдан да. За амар сайхан чин бол одоо бас биеэр жижигвтер 90-аас олдтөвтэй уран барилдаантай донгуйлдах мэхийг бол одоо гаргуу сайн хийдэг. За Монгол улсын ерөнхийлөгчийн цомын төлөөх одоо чансаа өндөр 128 бүхэн барилдаанд энэ цаг үед одоо сайн барилж байгаа олон сайн мөхчүүдийг даван бас дөрүүлсэн. Тэр нь одоо бас Монгол үндэсний бүхэн өргөөнд болж байгаа улс аймгийн алдар цолтой мөхчүүдийн барилдаанд бол тогтмол амжилттай дөрүүлж үзүүрлэж сайн барилдаг бөхөө. За аймгийн урд зарслан Нямдоржийн 92-ийн хувьд ч одоо улсын цолол одоо дутуу яваа. Улс аймгийн алдар цолтой мөхчүүдийн барилдаанд бол олон удаа дөрүүлж үзүүрлэж хөвгөрсөн. Арга байхгүй л одоо энэ цагийн одоо Монгол бүхийн өнгөн дээр нэг нь одоо начин золондоо нэг нь одоо аймгийн урд зарслан золондоо одоо дүүрэн багтаж ядж байгаа хоёр бүхэн барилдааны 5-ын давааны төгсгөл дээр тунжээ. За улсын авраг хангайгийн баруун гар элэг усны өрцөн дээр зүүн гар санжигны өрцөн дээрээс дараад игмэрүүн долгоогоор мөргөөрөөд авсан да. За улсын харцагт Сэдэн содомын баруун гар элэг усны өрцөнд зүүн гар санжигны өрцөнд өрсөн байдалтай хоёр бүхэн барилдааны хэлбэрийн зүүн урд зах руу тогтоо хөмөргөлжсээр Сэдэн содон марцгай үед баруун ташаагаал одоо цагаан л одоо тавьж өрөлдөд байна да. За Сэдэн содон марцгай үед одоо салхитай дөргөн юурхай уран ур зурилдаантай бөхөө. За улсын авраг хангай бол одоо 1942 оны улсын баяр наадмын төрөв Ховд аймгийн Буянт сумын гэрээ олон дүмэндээ
уран мэгтэмэн алдарсан Хярвын Ванчингүй Арслангийн удмын бүхэн Ховд аймгаас л ардын өвсгөлийн 103 жилийн ойн түүхэн хугацаанд бол 2 бүхтэр үлсэн байдаг нь одоо ойлал одоо Ховд аймгийн Буян цамаас тодорсон байдаг. За Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан цамаас л 2008 онд Монгол төрийн баян наадмын төрөө бүх тодорсон Өвөрхангай аймгийн Зүүн Баян улаан цамын харьяад алдар спортын хорооны явах Монгол улсын Арслан Доржулмын ган хуйг улсын эчин золтой Монгол төрийн баян наадамдан 9 дөрүүлж Монгол улсын Арслан толон дөрж байсан дөвхтэй. За Өвөрхангай нутгаас л одоо 1911 оны 7 хошууд анчиг наадмын төрөө бөхөө олон дүмэндээ их Монгол хэмээн алдарсан Хасын Шарав жимцээ аваргын дөрсөн нутаг. За Донсоо 2-ын барилдааны хэлбэрийн баруун дах руу бужигнсан да. За Сэнжигэл гисний өрцөн дээрээс хал цэригээд Сэнжигэл гисний өрцөн дээрээс л одоо амар сайхан начнаас ч олон ус мэхний олон мэхний өлөр гарна да. За авраг ард 2-ын барилдаанд 4 үжинлгоо барилцаад авсан да. Айлг усны өрцөн дээрээс баруун гар Сэнжигний өрцөн дээрээс нэг дунгуйлд та дутуудлаа зүүн талдаа наагаад хавирлаа дутуудлаа. Ёстой нэг сумын заан шүлгэн дээр гардаг шиг л одоо ганц дээр мэхэн гар донгой гэдэг шиг л одоо баруун талдаа донгуйлд татах гад дутуудлаа. Энэ мэхэндээ бол одоо гарсан үндсэндээ бол одоо өөр их нь дархан их болтлоо одоо бас донгуйлдаа мэхийг бас хөгжүүлсэн. Ер нь бас олон хувилбартай татандаа амар сайхан очин. За авраг харцаг 2-ын барилдаа баруун талаараа золгоод шуудгны дам барьцанд хүрэхээр болжээ. За хин дан шуудгны өрсөн дөрсөн дан шуудгны өрсөн дээр шахад татаад саяны баруун талдаа удаа дутуудлаа. За өнөөдрийн барилдааны их шөвгийн дөрөвт одоо Баянгор аймгийн Баянбүлэг сумын харьяат хүч спортын хорооны Монгол улсын үнэн зэрэг тарцаг золбоо Монгол улсын өсгөдөр начин чин чулууны Батчулуунаар одоо их шөвгийн дөрөвт одоогийн байдлаар шалгарч үлдсэн байна. За баруун талдаа сугдад дагуул тонгорхгүй дутуудлаа. Хангаа өргөл баруун талдаа сугдаад зүүн гар шуудгны дам барьсан дөрсөн байна. За тэдэн содон марцхийн зүүн гар гарын гадуур нуурглаа илгэсний өрцөн дөрсөн дээ. За баруун гар бол барьсан муутаа сугонгорчны өрцөн дөрлөө. Баруун талдаа наа тавираад ажиллахан болсон да.
За Дунсоо 90 барилдаан Санжигл 9-ний барьсан хүрээ дөрвөлжин барьсан дөрсөндөө. За ангаа ургууд баруун талдаа суугдаа 170 шуудганы 100 гар дан шуудганы барьсан дөрсөн хэвээр игмрүүн 7 грамм өргөлөө сугандын сүлжээ утгалаа. За сугандын сүлжээ тэсрээд хутгаа суулгасан да. Ховд аймгийн Боин цомын гариат онцгой эдийн газрын аврагч энэ дамир спортын ороо МЖО Транс компани одгруппийн мөхөө Монгол улсын авраг ангаа улсын харцаг Сэдэн Содон бардавлаа. Монгол улсын авраг ориг ангаа улсын харцаг Сэдэн Содномоор 5 шавгийн 4 жил гарч үлдэж байна. За хангаа авраг Сэдэн Содном хоёр бол сурдам нэлээдэг олон удаа таарч барилдсан. Сэдэн Содном бол хангаа аврагыг бас өвдөгшроод болох үедээ бол өвдөгшроод болж байсан. Сая зүгээр ер нь хэдийгээр өвдөгшроодсон ч гэсэн бас л одоо аврагтай сайхан уж шавхаж сайхан барилдаа үзүүллээ. Улсын чамар сайхан аймгийн урд сарсан өсөх 2-2-ийн барилдаан зүүн талаараа золгож одоо хав золгож барилдах гэж байна. За гараа ургалсан барьсан сурдуурааны хүн төрч хөл тавьж татаад урд сарсан ус хоёрын хувьд ер нь шуудагны барьсан дүрээд барилд чийл гэсэн бодолтой байгаа болов. Түрүү бол ус элэг ус инжигний барьсанаас дунгуйлж татаад бас нэлээд тэнцвэр алдагдуулсан урд сарсан ус хоёрыг улсын чамар сайхан барьсаллаа. Баруун талаараа одоо хав золгож хоёр үхийн барилдаа өргөжлөхөр боллоо. Одоо бол хоёр үхийн барилдаа бол шууд өгний барьсан дөрч барилдан. Анамжуугийн аюур арслангийн одоо удам асуул одоо бас хойч үед нь бол одоо барилдсан богчууд ус байдаг. Бүгд найрамд Монгол Орд улсын эчин анамжуугийн сосор начин 1932 онд улсын эчин зулурдсан. За Авранга аймгийн Сандсан яриа аймгийн урд сарсан Санжааживын самдан олон томон одоо самтын болоо самдан ч гэж ус ярьж байдаг. За аймгийн зан амжилын ган уяг аймгийн ярсан Жаадагийн Наранбаатар аймгийн зан Осрын сугар аймгийн эчин Вандангийн Санжаасрын Сумын зан сосрын тогоо нарын богчууд бол одоо бас аюур арслангийн удмаас хойчтан бас өргөжлүүлж Монгол өвхийн зүлэг ногоон хэмжээндээр одоо бас барилдаж явсан. Зүүн талаараа золгосон зан сугатаад авах юм бол ус хоёр татаа хавираа шахалтаа ирж болцшгүй. Тэр мөрнийхэн барьцанд бол арай хөрсөн гүзгүүд стэйшн сөхөд суудах барьцанд бол гарч шилжсэн. За эргээд дэлэг үснийхэн барьцанд төрлөө. Амар сайхан начин бол унаа холтой хүний хийсэн мэхэнд үлддэг. Тон барилдаан бүх гэдгийг бол одоо надаар хэлүүлдэггүй манай бүхий орхоод маш сайн санаж мэдж байгаа. Монгол өвхийн өргөний хүндэтгэлийн ойморт бүгд найрамд Монгол Орд улсын арсан анамжуугийн аюур арслангийн одоо Ахтуу Хамаатан Садан аж гууч зээнэр Ахтуу Хамаатан Садангууд нутаг нугынхан одоо бас үрэлдсэн ирсэн. Яман ус Авранга аймгийн Санд сумаас төрж гарсан алдар суутангууд ус үрэлдсэн ирсэн байна.
За Монгол улсын тод манлай уяа Жанчууга ирсэн харагдан хүндэтгэлийн суудалд бүхэн барилдаа усаа сууж байна. Монгол улсын гавья тээвэрчин Сүхбаатарын одонд улсын манлай зам донормын долгор сурангаа хөрөц ирсэн байна. За Урхангай аймгийн Сансам Ариадуг аймгийн зам Намжлын ган уяг гэдэг ард талд одоо бэлтээ сууж харагдан. Бас одоо сайхан барилдаж явсан аймгийн зам 1900 оны Монгол Үндэс төвчөөний 750 жилийн ойгоор 3 даваа 4 даваанд гараа ангилтэйгээд одоо бас тэр наадмыг ус орхисон гэдэг. Гардын жижигхэн төвшин жиргуулгын хажууд одоо суугаад бөхөсөж байгаа тэр аймгийн зан уяг бол нутаг орондоо бас олон жил сайн барилдсан гадны бөхөд тун халгаатай улсын алдар султай бөхчүүдийг ч дагаар ачаад хайдаг байсан юм бөхөө. Шуудагны барьсан дүрсэн Абур дагтар шуудагны барьсан дүрээ давсан юм байна. Хорцорсон ус хоёр энэс нэг гинтхэн тесрээ татчих вэ те. Самас сандара дур дамжаа тажуудын шухуу гарчлаа. Зараар нэг гисгсэн. За давлаа. Сүрхий барьцаар багал сайн барьж байгаа. Тэгээд дараасаараа тажуудад нь гараад өвдөглүүлчлээ. Аймгийн урс орсон ус хоёр улсын нэчин амар сайхнаар давж их шөвгийн дөрвчл гарч үлдлээ. Энэ баруун тал руугаа дагтар шуудагны барьсан барьцын алдтал маш сайн одоо чэжээрэн дарж барьцын алдуулаа дамжиж үндсэндээ бол бараг хажууд нь шухуу гараад тэгээд авчиж байна. Тэр баруун гартлын Тэгээд энэ одоо бол бөхчүүд бол одоо хүний хийж байгаа мехийг яаж хариулах вэ гэдгийг бол одоо бас бичлэг удаашруулж харж болно. Барилдааны онцгой олон талаас нь хардаг байх. Багш тасгалжуулагч нь ойр дотных нь бөхчүүд нь ч гэсэн одоо маш сайн заавалж зөвлөдөг болсон одоо ийм цаг үе.